хамгаалах гэхээс илүүтэй хязгаарлах орлогууд бол давмгаалж байгаа. За иймдээч хэвлэлийн эрх чөлөөний индекс гээд хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргадаг. За энэ индексээр бол Монгол улсад хамгийн том нөлөө үзүүлээд байгаа зүйл бол улс төрийн нөхцөл байдал нэгж байгаа. Дараа нь эдийн засаг, улс төр эдийн засаг хоёр хоорондоо холилдсон. За мөн хууль эрх зүйн орчин бол удаах 3 дугаар байранд. За эрх зүйн орчны хувьд бол бид нар үе үеийнхэн ерөөсөө засгийн газраас гинтийн байдлаар хуулийн төслүүд санаачилдаг, эсвэл баталдаг ийм жишийг тогтчлоо. Эрхчлөөний цаана хариуцлага бас байдаг. За хариуцлагын системийн хувьд хэрхэн яаж явж байгаа юм бэ? Бид нар ямар алдаа дутагдал байна гэдгээ бас эргэн харж байна. За мэдээж хүн хийж байгаа учраас алдаа гардаг. Алдааг бол байнга бид нар засаж, хэл залруулж тий хэрэгцээ санамсаргүй алдаа гаргасан бол уншигчаасаа уучлах байдаг. Энэ тогтолцоо механизм бол Монгол бий болоод бас 8 дахь жил рүү орж байна. За үүний цаана мөн санаатаа бөгөөд мэдэхгүйгээс хийсэн олон бас алдаанууд байдаг. Энэ хүрээнд бид нар эрх зүйн ямар зохицуултууд Монголд үйлчлээд байгаа юм. Өнөөдөр эрүүгийн хуульд байгаа гүтгэх гэмт хэргийг хэрэгжилт бид нарт ямар байгаа юм. Энийг бол засах, залруулах шаардлагатай. Эргээд эрүүгийн хуульд хэвлэлийн эрхчлөөтэй холбоотой асуудлыг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний асуудал байх нь буцаад энэ нийтийн төлөө дугардаг, сэтгүүлч, олон нийтийн төлөө шүүмж өрнүүлдэг энэ хүмүүст маань цензур болж очдог. Энэ цензур өндөр байх тусам яг энэ хараа тус сэтгүүлчид маань олон нийтийн идэвхтнүүд маань тухайн улс орныхоо соёл болоод эдийн засагт оруулах хувь нэмэр нь төдий чинь буурч яадаг учраас бид нар энэ хууль эрх зүйн зохицуулалтын он хүчтэй байдал өөрөө дүнгийн талаар бас өнөөдөр хэлцгийг зорж байна. За тухайлбал 20 оны худал мэдээлэл тараах гэдэг зохицуулалт өнөөдөр маш өргөн үрээг хамарч байна. Уламжлалт гэмт хэрэг болох гүтгэлэг, доромжлыг өөртөө багтаацсан. За хэсэг бид нар гүтгэлэг доромжлоггүй явж ирсэн л дээ. 2 жил хагасын хугацаанд зөрчлийн хуулиараа зохицуулаад явж ирсэн бол одоо худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргийн дор ахуйн шин чанартай эхнэр нөхөр хоёрын хооронд харилцаа, магадгүй ажил хэргийн хүрээний хоорондын маргаан дээр хүртэл орж ирж байгаа. За тэр бүхэл сайтын дор сэтгэл тайлбар бичих төдийд гэмт хэргийн улмаас ялагдагч гэж үзээд шүүхээс гин буруутай гэж үзэх юм боломжтой болчиход байгаа асуудал байна. За мөн сүүлийн үеийн нөхцөл байдлуудыг аваад үзэх юм бол 22 оны 5 сард улсын хурлд оромжлох гэдэг залтыг өргөн барьлаа. Хуулийн төсөлдөө. За энэ бол ямар шаардлагагүй, тооцоо судалгаагүй асуудал. За мөн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол биднэрт олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудлууд орж ирнэ. За ингэснээрээ бидний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд энэ том эрх чөлөөнүүдэд бол хориг саад болох үндсэн бидний иргэн болон улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд маш төвөгтэй байдал үүснэ. За энэ бол хүний эрхийг хамгаалах хууль биш, зөрчсөн хууль болсон гэж ингэж харж байгаа. За тэгэхээр хамгийн гол зохицуулалт энэ эрх зүйн орчин дээр хааж хумаад байгаа нөхцөл байдал дээр яах вэ гэдэг гаргалгаа хэрэгтэй. За тэгвэл өөрийн зохицуулалтын онцлог. За манайд бол 8 жил болоод төлөвшөж байна. За бүс нутгийн хэмжээнд бол манайх бас жишг өөрийн зохицуулалтын сайн зохицуулалтын хувьд бол жишг орны тоонд орно. За тасралтгүй сүүлийн жилүүдэд бол гомдлын тоо бол өсөж байгаа. Мэдээллийн зөвлөл дээр гаргаж ирж байгаа гомдлын тоо. За энэ бол өөрөө шүүхээр бидний хүсэж байгаа, иргэний иргэн шүүхээр хүсэж байгаа уучлахгүй байх, залруулах хийхийг даалгах бүрэн боломжтойгоор онцлогтой. За ямар бас онцлог байна вэ гэхээр шүүхийн процесс бол маш удаан үргэлжилсэн тийм үү. Бас эдийн засгийн хувьд өндөр өмгөөлөгч ахуулаад тэмдэгтийн урамж төлөх гэх мэт. Энэ бүхнийг хэлбэршүүлнэ. Тэгээд иргэний шүүхээс үсээд тодорхой хэмжээний үр дагаврууд өөрийн зохицуулалтын байгууллагаас гарах юм боломжийг олгож өгсөн байдаг. За иймдээч дэлхийн дахинд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ тэргүүлдэг орнууд байгаа. Тогтмол сүүлийн 10 гаруй жилүүд дандаа 1 2 3 дугаар байрд байдаг. Норвеги, Шведийн жишээнүүд, Финландын жишээнүүд. Яадаг вэ гэхээр өөрийн зохицуулалтын байгууллага нь өндөр хэмжээнд төлөвлөсөн. За тэгээ энэ бол сайхны мэт ойлголт сонсогдож магадгүй 15 он гэхээр. Гэтэл дэлхийн дахина 1800-аад оноос өөрийн зохицуулалтын байгууллагыг тунхаглаад явцсан орнууд байна. За тэгэхээр энэ бол маш юм уламжлалын хувьд бол биднэрт 100 гаруй жилийн уламжлал байна. Дэлхийн нийтээс суралцах туршлага байна. За ингэж л давчхан хэлмээр байна.